Бяцхан охин өгөөлөг. Миний сайн мэд хөөрхөн жаахан охиныг би бага наснаас нь одоо хүртэл маш сайн танина бас мэднэ. Тэр охин маш үзэсгэлэнтэй, игдүүтэй, аав ээжийн хайрын дээд охин байсан. Аав ээжийнхээ үгэнд сайн ордог, дуулууртай, даруухан, дүлгөөхөн, дайчин, зоримог, шийдэмгий, гярхай охин байсан юм санаж. Тэр маань маш их авьяас чадвартай, дуулдаг, бүжгэлдэг, шүлэг уншдаг, зурдаг, ойдог, сакс тоглодог, гар бөмбөг тоглодог, алхдаг, ер нь их спортлог охин байжээ. Хичээлдээ уран зохиол, түүх, дуу хөгжим, монгол хэл, цээж хүчиг, уран зураг, хөдөлмөрийн хичээл, гадаад хэл гэх мэт хичээлдээ маш дуртай байжээ. Охины бага нас аав ээж дээрээ л хамгийн их сэтгэлийн жаргалыг мэдэрч өсчээ. Гэрээ цэвэрлэхдээ хөгжмөө хамгийн чанга дээрээ сонсож цэвэрлэдэг. Ус амандаа балгаж байгаад л түргэж байгаа тоос татвалт л шүрдэж цэвэрлэдэг байжээ. Бас дууг дагаж дуурайж дуулдаг. Номон дээрх зургийг маш хурдан зурдаг байж өөрөө сэтгэмжээр зурхтаа хөдөө уул устай гэрийнхээ яндангаас утаа гарч байгаагаар нь ихэнхдээ зурдаг байж гэрийн хажуугаар хонь ямаа аавын мөр унсан мөр уяатай байгаагаар нь өөрийгөө тэр охин ус зөөж ирж байгаагаар зурдаг байжээ. Зуны амралтаараа цуслан гарахдаа аав ээжтэйгээ сонгон, жимс, тошлоо, бөөрөлцгөн, үхрийнүүд, чацарган, хаг, халгай зөндөө сайхан зүйлсийг байгаль ээжээсээ хүртдэг байж заримдаа уул руу модонд явна. Жаахан охин байсан болохоор зүгээр л дагаад явдаг байжээ. Хаяада ах эгчтэйгээ уул руу хамт явж гараараа дүүрэн цэцгсийг түүж толгоонд ороож гараараа дүүрэн цэцэг түүгээд инээгээд игдүүтэй гүйдэг байжээ. Гэртээ үхрээ саана, хонь ямаагаа саана, хург ишгээ хариулна. Гэртээ аав ээжигээ ирэхээс өмнө цайгаа чанана, аягаа угаана, гэрээ цэвэрлэнэ. Ёстой л ажилсаг охин байжээ. Цуслан дээрээ очихороо гэрээ төшөөлж мод тавьж байгаад дээл нүмергөөд яг л майхан хийгээд гэрийнхээ хаяагийн сөгчгөөд ээжийнхээ хийсэн гарын хөргөөж тавьсан борцгийг хаяагаараа нэг нэгээр шумбтан иддэг байжээ. Майхан барьж дотор нь орох нь маш гоё мэдрэмж байж ах нь өдөр бүр тоогоор дүүрэн шар будаа дүүн нартаа хийж өгдөг байжээ. Шар будаа эцээр байгаа түнтийгээд бондойж байж ээж нь ихэвчлэн 10 гурал хийж өгдөг байжээ. Хүүхдүүд бүгдд нь ууттай тарааж өгдөг байж охин зуны улирал дуртай өвөлдөө охины аав нь шинэ жилээр уул руу явж гацуур мод авч ирж ёлко засаад маш аз жаргалыг мэдэрдэг байжээ. Охины ээж тогоон дээрээ хайлмаг хийгээд тавгаа засаад шүнжгөө шинэ жилээ бэлддэг байж охин ч ээжтэй туслаад дэрэгдэн байдаг. Сургуулийн шинэ жил болохоор өвгөн ааваас маш их бэлэг авах нь маш сайхан байжээ. Сургуулийн чимэглэл бас маш гоё харагддаг. Охины дуртай баяр
бол шинэ жил гэдэг. Цагаан сар болохоор хэдэн зуун мянгаад бууз баяж бэлддэг байжээ. Мөн л ээж нь тавгаа зассаар байгаад үүр цайлгаад унтахгүйгээр өглөө болгодог байжээ. Охин жаахан туслаж байгаад нойрон хүрээд унтаад өгдөг байж. Тэгээл үүр болвоо гэлтэй хүмүүс маш ихээр орж гарч явдаг байжээ. Цагаан сар болохоор охин маань дүүтэйгээ танихгүй айл руу орж чихэр, жигнэмэг, мөнгө, тор дүгэрн цуглуулж өгдөг байжээ. Охин нэгэн хөвгчлөлтөө гой дурсамжаа надад хуваалцсан юм. Охин хичээлээ тараа гэртээ ирсэн тэр өдөр анхны цас орж байж аав ээж хоёр нь инээгээл байж яа та хоёр инээгээд байгаа юм бэ гэхэд охин танд нь чи гараад гэрээ тойруулаад хараад ороод ирээ гэжээ. Тэгсэн гэрээ тойроод бөөн хөлний мөрөнд байх юм. Охин асуужээ. Юуны мөр юм бэ гэхэд аав ээж хоёр нь хөөцөлдөж тоолсон юм санаж. Охины инээд хүрээд та хоёр ч хөгшин хүмүүс байж хөөх юм бэ гэж боджээ. Тэр үеэс хойш энэ дурсамж болно үлджээ. Үлдснээ хэлсэн.